Монгол хэлний оюун цэцэг хэмээн нэрлэгдэж их хэлнийхээ мананд зогсож буй хүний нэг бол Шагдрын оюун цэцэг. Тэрээр 1961 онд Дундгуй аймгийн Мандалгой хотноо мэндэлж 1979 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар сургуулийг 1983 онд улсын багшийн дээд сургууль 1998 онд төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг дүүргэжээ. Монгол хэл уран зохиолын багш, төрийн удирдлагын арга зүй чимэглэжилтэй боловсрол судлалын магистр тэрээр Эрдэм боловсролын салбарт 43 жилийн нөр их хөдөлмөрөө зориулаад байна. За би 1961 онд Дундгуй аймагт төрсөн. Манай аав бол Баянгор аймгийн Баянговь сумын хүн. За миний аавын талын ах дүү нар бүгд ламын гэгэний шавь нутгийн иргэд тэдний албат гэж ярьдаг өвгдээдсэн. Тэгээ аавын маань ах дүү нар их бог дуулын өвөр билээр нутгалж ирсэн ийм хүмүүс эдэг ах дүү олуулаа. За ээж маань болохоор Өмнөгуй аймгийн Баянговь сумын хүн. За ээж маань өвөө нь Цагаан тайж гэдэг нэртэй ийм нутагтаа нэр хүндтэй ийм сах олон хүүхэдтэй хүн байсан. Тэгээд 5 хүүхэдтэй айлын бага охин нь манай буурал ээж юм байгаа юм. За ээж маань 2 настай байхад нь ээжийг маань 2 настай байхад аавын одоо хэлмэдийн шуурганд өртөөд ингээ буудуулсан байдаг. За ийм учраас миний ээж өөрийнхөө ааваар овголж чадахгүй наваан гэж наг захаар овголж өнөөдрийг хүрсэн байгаа. За 1950-аад оны дунд үеэр ээж аваа хоёр маань Улаанбаатар хотод танилцж гэр бүл болсон. За тэгээд хоёулаа барилгын инженер техникийн мэрэгчлээ хүмүүс учраас Баянгор аймаг, Дундгуй аймаг, Өмнөгуй аймагт одоо барилгажуулах их үйл ажиллагаанд тухайн үед улс орон даяар өрнөж байсан. Аймаг орон нутагт барилга барьж байгуулах энэ их үйлсэд оролцож томилтоор ажиллаж байсан. Тэгээд Дундгуй аймагт ажиллаж явах үед нь манай дүү бит хоёр төрсэн байдаг. Дүү маань бол одоо ирээдүйн зөвсөлбөрт багшилдаг ийм хүн байгаа. За Өмнөгуй аймагт 1961 онд 1-р ангид орсон. За Монголжи гэдэг багшийн ангид орсон. За ингээд дөнгөж сургуулийн сурагч болсон хүүхдүүд маань бас багшигаа дагаж багшаасаа суралцаж одоо их сайхан дүлгөөхөн замтай одоо хүүхдэд хайртай ийм багшийн шав болсон. За бидний 3 дугаар ангид орох хичээл аймгийн төв дээр 2 шин сургууль баригдсан учраас одоо бид багшигаа дагаад 8 жилийн сургуульд шилжин суралцсан ангиараа. За тэгээд 7 дугаар анги төгслөө Өмнөгуй аймгийн 8 жилийн сургуульд суралцсан. За ингээд 1977 онд 7 дугаар анги төгссөн жилийн 8 дугаар ангид ордог жилдээ нийслэлийн Улаанбаатар хотод нийслэлийн 10 жилийн 2 дугаар сургуульд сурсан. За энэ сургууль маань бол Дэс Сүхбаатарын нэрмжид 10 жилийн сургууль гэдгээрээ байнга одоо бахархалтай яригддаг энэ сургууль байгаа. Сүхбаатарын нэрмжид 10 жилийн 2 дугаар сургуулийн сурагч Шагдрын оюун цэцгийн 10 жилийн 10 гэ анги төгсөн оюун цэцгийн тухай ярих гэж байна. За манай оюун цэцэг бол их нэгтнэм бай, тайван ийм сурагч байлаа. Өөрийнхөө үйл явдал сурагчдын бие даах ажиллагаа хамт олондоо туслах ийм тусархуу ийм нэгтэн бай сурагч байсан юм а. За уран зохиол бол амьдралын сурах бичиг. Бас сургуулиас гадуурх хүмүүжлийн энэ ажлуудад ерхий согоо үр түүх. Хичээлээс гадуурх одоо троллейбусны одоо зам засах энэ субботник субботникийн ажлуудад хамт олноороо энэ анги оролцож байсан. Тэгээ энэ бага насныхаа амьдралд хөгжилтэй, хөөртэй туулгоодыг одоо гаталж ерхөөсөө өрдөөж өөрийнхөө сургуулийн орчинд мод цэцэрлэгжүүлэх тарих энэ ажилд бол идэвхтэй оролцож ангийн даргийнхаа өргөт ажлыг идэвхтэй сайн хийж исэн ийм одоо сурагч байгаамаа. 1979 онд улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын факультетэд элсэн орсноор түүний эрдмийн их аялал эхэлсэн байна. Салбарынхаа сур болсон эрдэмтэн багш нарын шав болсондоо тэрээр үргэлж азтайгаа гайхдаг. Суралцах хугацаанд манлайлагч байж нацаг доржийн нэрмжид цалинтай оюутнаар шалгарч байсан нь түүний ирээдүйн их амжилтын эхлэл байлаа. За миний багшийн дээд сургууль багшилж байгаад багш нарын мэргэжилтийн эслэх институт болсон. За ингээд энэ очиход багш нартай хотын багш нартай сургуулийн зохион байгуулалт, бидний мэргэжлийн дэвшүүлэх
ийм ажилд зохиогдсон. За ингээд нэг одоо зааграх нэг өөрийн туслах лабораторид нэрлэдэг тийм багш хэрэгтэй байсан. Тэгээ бусад университет хүмүүсүүд тийм хэрэгтэй. Би тэгээ Монгол хэлний одоо тийм лабораторид нэрлэжсэн туслах ажилтдаг. Тэгээ эдгээрийн туслахын чиглэлд нэрлэж болно. За ингээд ангийн хаан одоо оюутныг ашиглуулдаг зүгээр юм. Оюутан байхдаа оюутсан онц сурдаг насгалж нэрэн шиг ажиллажсэн. Ер нь одоо заасан юм бол явтаа хийдэг. Хаан сайтай сэтгэлгээ сайтай ийм оюутан байсан. 1979 онд Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн уран зохиолын факультетийн 1В гэдэг ангид орж сурсан. За ангийн багш маань бол Базар Архичаа багш байсан. Залуухан. За тухайн үедээ би одоогор бол урлагийнхны хэлдгээр алтан үеийн гэж хэлдэг шиг манай багш нар бол яг алтан үеийн багш нар байсан. Тухайлбал одоо авиа зүг би Надмид багшаараа лекц хичээлдэн сууж, үг зүг Бямбсан багшаар, өнөр оюун багшаар, өгүүлбэр зүг Барашир багшаар, Пүрөчр багшаар, найруулга зүг Отгон сүрэн багшаар, за үгийн санг Төмөр цэрэн багшаар, за Монголын уран зохиолыг Цагаан багш Цэнд багшаар, за ингээд гадаадын уран зохиолыг Цэнцрүүн багшаар, гэх мэтээр ингээд нэртэй алдартай тухайн үедээ одоо сор болсон ийм эрдэмтэн багш нараар хичээл залгаж ирснээр ямагт бахархаж явдгаа. За миний ажил амьдралын гараагаа эхэлсэн бол Сэлэнг аймгийн Түнхэл хорооны 8 жилийн дунд сургууль. Тэгэхээр энэ Түнхэл нутаг бол байгалийн сайхан хосолсон уулс усан жигдэрсэн ийм сайхан нутаг байгаа. Тэгээ биднийг энд анх ирээд ажиллаж амьдралаа эхэлж байхад Казак түмэн, Монгол түмний одоо соёл уламжлал хосолсон ийм сайхан өргөн удам нутаг байсан. За тэгээ би 83 оны 9 сарын 1-ээс эхлээд энэ сургууль Монгол хэл уран зохиолын багшаар ажилласан, 4А ангийг дааж ажилласан ангийн багш болсон. За ингээд миний одоо сурагчид эрдэм ном зааж эхэлсэн ийм ажлын гараа эхэлсэн ийм үе юм аа, ийм газар юм аа. Тэгээ сэтгэлд маань их дотн байдаг. Ягаад чинь Түнхлийн сургуулиас багш ирлээ, Түнхлийн сургуульд төгссөн хүүхдтэй таарлах бүрд миний энэ амьдралаа эхэлжсэн газрын маань сайхан дурсамжууд байнга сэргэж идэг ийм учиртай. 1982 онд Эвлийн Товарны тушаал энэ дайрмын Эвлийн орон дараагаар энд одоо энэ тийм 72 дугаар гэж одоо энд байдаг тэр харагдаж байгаа. Энд би томилт дээр хийжээ. Тэгч тухайн үеч манай чинь 650-д Эвлийн гишүүттэй том Эвлийн орон дарга гэж ажиллаж ирчихлээ. Тэгээ энд нэг би чинь намар нь бишээ 100 томил гэдэж ирээд тэгээ дараа жил 83 онд манай хүн энд чинь нэг багшийн дэдэг төгсөөд энд бас томилтоор одоо нөхөр энд ажилтаа гэдэг ирж хоорондоо хаана очих вэ яаж энэ төрхүү гэд тэгж иржсэн тий. Тэгээд энд ирчээд одоо битээр хамгийн минийч одоо манай ханы битээрийн энэ ажлын анхны гараа одоо улсад ажиллаж байгаа. Гараагаас энэ газартаа би үнэхээр хайртай гэх юм уу. Ер нь их миний хээлтэй газар байна. Энэ байгаль ус энэ одоо энэ хангаад дэлхийн гоо үзэмж үнэхээр энд бол надад таалагчсэн. Тэгэл энэ гоё газар байна. Хоёул энд л амьдрий гэд. Тэгээ бид чинь дэрж амьдарч ялаа. Тэгээд Түнхэлд нэг амьдрал цэцгэлдэг нэг 2-3 цаг байдаг. Өдрийн нэг цагт Сэлэнгийн богоо ирдэг, 2 цагт Улаанбаатарын богоо явдаг. Тэгэхээр энэ богоон ирж буцах цагаар бол хүмүүс вокзал дээр цугдарч хин ирж байна, хин явж байна гэдэг нэг ийм үйл явдлага болдог. Оройн 9 цаг гэд Улаанбаатарын богоо ирдэг. Тэгэхээр бас нэг тийм хүмүүс гэр орноосоо гарч тэр богооны вокзалын орчмоор явж одоо бас нөгөө оройн цугаалга хийдэг. Оройн цугаалга маягтай зүйл хийдэг байсан бас сэтгэлээс ерөөсөө гардаг шүү дээ тий. Түнхлийн хүүхэд эднэргээд ингээд сонсохоор цаанаа л нэг тийм дотн таньдаг газраас ирсэн юм шиг ингэж санагдаж байдаг. Тэгэхээр бол бусад их дотн байсныг шинж авах л та. Ангир харин тий. Ангир. Амар гоё. Хос ангир. За энэ багшийнхаа ачаар энэ сайхан одоо багшийн талаар ярьж байгаа. Үнэхээр одоо
бахархалтай байна. Суур боловсролын одоо анхны хичээлийг мань оюун цэг багш маань зааж ирсэн. За монгол хэлний хичээл бол уран зохиолын хичээлийг биднэрт орж ирсэн. За монголын хичээлийг заахтаа багш маань маш их чамбай, нямбай их хэлээр одоо гайхалтай одоо хичээлийг маань заадаг байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо их хэлний хичээл заахаас гадна их хэлээрээ бахархах, их хэлээ одоо хайрлах, их хэлний одоо ийм сайхан үнэтэй хүмүүжлэг бол хүүхэд бидэнд одоо биднэрт өгч байсан.